Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Аа технологийн томоохон компаниудын ярилцлагын тэнцвэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр идэвхтэйгийнхэн бодох бодлого ямар бодлого вэ гэхээр sub-tree of another tree гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь ямар бодлого вэ гэхээр хэдүүлэнд нь ямар нэгэн root өгөгдөх нь байна. Тэгээ sub-root өгөгдөх нь байна. За тэгээд true буцаана хэрвээ sub-tree буюу одоо root-ийн доотлын жижиг tree-нүүд нь яг ижисхэн structure болсон, яг ижисхэн node value-тэй одоо node-ийнх нь утгууд нь яг ижисхэн бол одоо sub-root-тэй ижисхэн бол хэдүүлээ true буцаах нь байна. Эсрэгээр нь бол false буцаах нь байна. За ерөнхийдөө бол яг илүү энэ зурагнаас илүү ойлгомжтой харагдах бах. Хэдүүлэнд нь ямар нэг root өгөгдөн, мөн sub-root өгөгдөн. Тэнгүүд root-ийн доотлолтойгоо энэ sub-tree байгаа шүү дээ. Энэ нь sub-root-тэйгээ ижирхэн болвол юу буцаах нэ? Хэдүүлээ true буцаах нэ. За тэгэхээр sub-root нь ижирхэн байгаа учраас энд бол true буцаасан байна тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ энэ бодлогыг яаж бодох юм бэ гэдэг бол бас том асуудал шүү дээ. За тэгэхээр бид нар бол юуг мэдэх хэрэгтэй вэ гэхээр хэрвээ sub-root нь юу босчоос за null pointer босчоос те одоо ямарваа зүгээр хоосон байв. Sub-root нь хоосон байвал угаас байнгын true буцаах нь бол ойлгомжтой шүү дээ. Яг гэвэл угаас sub-root нь хоосон байгаас юм чинь угаасаа true байх нь ойлгомжтой. Энэ доор угаасаа root дээр угаасаа ямарваа нэгэн null pointer угаасаа хаана ихтэй байх нь угаасаа ойлгомжтой учраас хэдүүлээ null pointer-ыг хэдүүлээ хэрвээ sub-root нь null pointer байвал хэдүүлээ шууд true буцаах нь байна. Тэгээ харин эсрэгээрээ root нь хэрвээ null pointer байвал яах юм бэ? Root нь хэрвээ null pointer байвал хэдүүлээ шууд false буцаах нь байна. За хамгийн ихний нөхцөл бол угаасаа энэ дээр гарч ирэх хэвээр sub-root дээр гарч ирэх хэвээр. Тэрний дараа хэдүүлээ root-ийг шалгах хэвээр. За тэгээд хэрвээ юу байвал энэ хоёр нөхцөл нь айлс нь биехгүй байвал за айлс нь ямарваа нэгэн node руу одоо point хийж байвал гэсэн үг шүү дээ. Одоо 4 юм уу 3 гэдэг одоо root node руу point хийж ивэл хэдүүлээ юу шалгах хэрэгтэй вэ гэвэл энэ том tree-тэй ижирхэн юм уу гэдгийг нь хэдүүлээ шалгах хэрэгтэй байна. За хэрвээ ижирхэн байвал за same те is same за true байвал гэсэн үг шүү дээ. Тэгвэл хэдүүлээ return true буцаах хэрэгтэй. За false байвал хэдүүлээ яах юм бэ гэвэл хэдүүлээ зүүн талын энэ sub-tree-ийн шалгалтыг хийх хэрэгтэй. За энд нь байхгүй бол дахиад энэ жижиг sub-tree, энд байхгүй бол дахиад энэ жижиг sub-tree, за энэ бүр байхгүй бол энэ баруун талынхан sub-tree-ийн хэдүүлээ шалгалт хийх хэрэгтэй байна. За тэгээ байнгын ижирхэн үгүй юу гэдгийг нь хэдүүлээ олоод ивчих нь. За ерөн same гэдэг энэ функцнийг хэдүүлээ угаасаа мэдж байгаа шүү дээ өөрөөсөө. Яг тэр өмнөх яг юун дээр хоёр юу ижирхэн үгүй юу гэдэг бодлоготой ерөнхийдөө төстэй гэсэн үг. Гэхдээ нэг ялгаатай зүйл нь болохоор ерөнхийдөө энэ sub-tree-тэй нь ижирхэн байна уу үгүй юу гэдгийг шалгаж байгаараас ялгаатай байна. За хэдүүлээ кодчилж үзтгий энэ кодыг. За кодчилж үзье тийм. За тэгэхээр ерөн хамгийн ихтэй хийх зүйл болохоор хэдүүлээ шалгаж штэ хэрвээ sub-root нь ямарваа нэгэн зүйлс рүү point хийхгүй байвал хэдүүлээ шүү return true хийх хэрэгтэй. За нөгөө тал дээр хэрвээ sub-root нь ямарваа нэгэн зүйлс рүү point хийгээд тэгсэн чинь root нь ямарваа нэгэн зүйлс рүү point хийхгүй бол хэдүүлээ яах хэрэгтэй вэ гэхээр хэдүүлээ шууд false-ыг буцаах хэрэгтэй. За тэрний дараа хэдүүлээ одоо өөрөөсөө тэр нөгөө юу функшн одоо нэг за private дээр биччихье тий. За is same гэдэг нэг функшн биччихье. За ерөнхийдөө энэ яадаг вэ гэхээр угаасаа тэр хоёр юу ижирхэн үгүй юу гэдгийг шалгах юу шүү дээ тий. Хоёр өгөгдсөн зүйл ижирхэн үгүй юу гэдгийг шалгах. За тэгэхээр хэрвээ root нь sub-root хоёр нь хоёулаа ямар нэг null pointer болчихвол хэдүүлээ return true гэдэг энэ бол хэдүүлгийнх нь base case те. За хэрвээ ийм биш бол хэдүүлээ яах вэ гэхээр root sub-root хоёр нь access нь ямар нэгэн зүйлс рүү point хийгээд мөн root-ийн утга нь sub-root-ийнхаа
утгатай тэнцэж байвал хэдүүлээ яах вэ гэхээр шалгалтаа хийн тийм ээ. Ямар шалгалт вэ гэхээр зүүн тийш найз эзэнгийн явуулаад одоо хоёр талдаа яг ижисхэн тэнцэх ёстой шүү дээ. Тэгжиж энэ бол ижисхэн мод байна гэдгийг нь хэдүүлээ мэдэж чадна тийм ээ. Тийм учраас хэдүүлээ энд end гэдэг энэ logical operator тавьж байгаа нь ийм утгатай байх нь шүү. End-ийг тавьж байгаа. Ягаад гэвэл айсаас тэр салгааж байгаа нь тэнцэх ёстой шүү дээ. Тэгээ айсаас салгаа нь өөрөө тэнцэх ёстой. За хэрвээ тэнцэхгүй бол хэдүүлээ шүү return false хийчих шүү дээ. За тэгэнгүүт одоо хэдүүлээ is same гэдэг функшнаа ямар параметртэй дуудах вэ гэвэл root subroot гэдгээс параметртэй дуудчих нь. За тэгээд энэ дээр return true хийчих нь. За тэгээд хэдүүлээ шууд return хийж нь энэ нөхцөлд одоо юу яахгүй бол босхгүй бол хэдүүлээ шууд return хийн. Ямар return хийх вэ гэвэл дахиад recursively дуудана шүү дээ. Root-ээр left руу явуулаад тэгээд subroot нь хийвэрэг байж байна тийм ээ. Тэгээ энэ дээр бол or гэдэг юу бичиж байгаа. Яг аль нэг нь л true гэдэг утгыг буцаахад энэ бол true гэсэн үг. За ингээд ерөнхийдөө хэдүүлгийн бодлого болох нэ. Аль нэг одоо салаа нь л true гэдэг утгыг буцаахад ерөнхийдөө тэр бол true болох ёстой учраас хэдүүлээ энэ дээр or гэдэг энэ зүйлийг бичиж байгаа. За тэгэхээр энэ бодлогын хувьд бол ийм байх нь байна. Ерөнхийдөө бол tree гэдэг зүйлийн суур мэдлэг байж ивэл ерөнхийдөө энэ бодлого бол тийм хэцүү бодлого биш ээ. Ерөнхийдөө амархан бодлогоодын нэг. Тийм учраас ерөнхийдөө энэ бодлого ойлгомжтой байсан байхаа гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн хичээлд хамт байсан та бүгдээ баярлалаа. Ойлгоогүй зүйл байвал комент хэсэгт асуулт суугаарай. Мөн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.